олон улсын эдийн засаг эвгүй савлгаатай болж эхэлж байна. Дэлхийн 3 дугаар дайнч эхэлж магадгүй. За тийм учраас хөрөнгө оолтоо маш зөв хийх ёстой. Мэргэжлийн хөрөнгө оолт. Олон улсын төвшөнд төврөөс хараад бус энэ дайн, энэ олон улсын маргааныг асуудалгүй давж чаддаг багцлуу олон улсын хөрөнгө оолтын саналуу хөвцөөлөө хөрөнгө оолт хийх ёстой. Тиймэрхүү шийдлийг сонирхож байгаа юм бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх юм бол бүртгүүлэх линк байгаа. Тэрэн дээр та зүгээр утасны дугаар нэр хөрөнгө оолт хийж байгаа хэмжээгээ үлдээчих. Эсвэл манай 75 00 руу залгаад бас зөвлөгөө аваарай. За, контент эхлүүлцгээе. Чи сонсноо Pierce, саяны энэ хүн юу исэн бэ гэх юм бол барууны улс төрчдөг устгахнаа арчна гэж ярьж штэ. Израиль Ирантай энэ дайныг яагаад юуны төлөө хийж байгаа ойлгохгүй бол бид нэр энэ тэр улс төрчийг арчна байхгүй болгоно. Сонсож гинөө Pierce тэрийг. Тэгээ одоо Pierce-ийн нүрийг харж байл та ингээд. Тийм бэ те. Юу яриад байгаа юм? We live in democracy. Нүдэн буцаага crazy болж байна те. Эдрээ дэлхийн 3 дугаар дайн байхгүй болцсон уу? Эдрээ өнгөрсөн 7 хоногийн чиний хийжсэн контент бүгдээрээ худлаа болцсон уу? Ягаад вэ гэх юм бол Donald Trump-ийн tweet Truth Social post-ыг харах юм бол Израиль Ираны маргаан дайн дууссан биш үү? За. Иранаас үсэж яана гэх юм бол өчигдөр шөнө өнөөдөр өглөө Donald Trump Truth Social дээр маш олон постууд тавьсан. За, эхнийхэн Израиль ба Иран надад гүгээд ирсэн. Хоёулаа зэрэгцээд инх тайван надаас хүссэн гинэ. За, тэгээд дэлхийн Middle East бид нар бүгдээрээ яллаа. Ягаад гэх юм бол энэгээр дамжуулаад хайр, инх тайван тэ баялаг бүтээгтнэ. За. Тэгээд ерөөдөө Израиль ба Ираны ирээдүйн потенциал бол хязгааргүй. Тэгээд хоёрт амжилт хүсье. Ягаад гэх юм бол энэ хоёр ceasefire тохирсон. Хоорондоо пуужинхаа боли, хоорондоо алдцгаа боли. Тийм. Тэгээд Donald Trump юу хэлж байгаа юм бэ гэх юм бол ceasefire is now in effect. Ерөөдөө одоо эхэллээ. Бити зөрчил гаргаарай. Тэгээд Donald Trump Америк улсын ерөнхийлөгч. За. Эний өмнө юу болсон бэ гэх юм бол хүн болон баяр хүргэе. Израиль, Иран хоёулаа тийм пуужин явуулахаа болохоо шийдсэн. 6 цагийн дараа энэ эхэлнэ. За тэгээд 12 цагийн хугацаатай хоорондоо пуужинтахгүй. Тэгээд тэр 12 цаг тийм хоорондоо алцахгүй, пуужинтахгүй байх юм бол энэ дайн дуусна гэж байна. За тэгээд Donald Trump өөрөө юу хэлж байна гэх юм бол энэ дайн угаасаа дууссан, их тайван угаасаа эхэлсэн байгаа. Тэгээд өөрөө энэ дайныг нэрлэлчлээ. The 12-day war. 12 хоногийн хугацаатай дайн маань одоо дууссан. Тэгээд энэний өмнө бас юу болж исэн бэ гэх юм бол Иран улс, Иранчууд Америкчуудад хариу барьсан. Тийм. Америкчууд юу исэн бэ гэх юм бол 3 атомын судалгаа, зэвсэг үйлдвэрлэх, уран баяжуулах дэд бүтцийг бөмбөгцсөн. Тэгээ Иран юу исэн бэ гэх юм бол 14 пуужин Америкчуудын Катар улсад байгаа цэргийн баазлыг явуулсан. Урчлаад хэлсэн. За бид нар одоо пуужин явууллаа шүү Donald. Тэ хүмүүсээ тэндээс татаарай. Өмнө бас яг тэгжсэн. Хэдэн сарын өмнө Иранчууд бас яг адилхан Америкчуудад хариу барих хэрэгтэй байсан. Царай алдаж болохгүй. Тэгээ Америкчууд урьдлаа хэлсэн бид нэр ийшээ бөмбөг явуулна. Ийшээ пуужин явуулна. Тэндээсээ хүмүүсээ татаарай. За Donald Trump бас яг адилхан тийм юм хийлээ. Катарын баазнаас цэргүүдэд татсан. Аюулгүй газар руу хүргэсэн. 14 пуужингаас 13-ыг устгасан, нэг нь ерөөхдөө бас замаа алдсан гэж байгаа. За тэгээд Donald Trump юу хэлсэн бэ гэх юм бол за одоо Иранчууд тий уураа гаргачлаа. Биднийг ч гэсэн одоо алгадлаа. Тэгээд Америк хүн нэг ч нас бараагүй. Тийм учраас хэдүүлээ одоо тайвширъя. Хүн болгон ерөөхдөө одоо зодтолтлоо, уураа гаргалаа. Ааш нь одоо ингээ гарахаа боллоо. Тэгээд хэдүүлээ одоо сайхан ширээний ард суугаад инх тайвны хилцлээ эхлүүлье. Окей. Иймэрхүү маргаанууд өмнө зөндөө болж исэн, тийм ээ? Таад мэдж байгаа юм бол, тийм. Иран, Лебанон, тийм, Syria гэх мэт чинь. Тэгэл дундуур нэг ингэ завсралдаг, зогсдог. Тэгээд Donald Trump өнөөдөр энэ инх тайван гэдэг том юм ярих нь жоохон аюултай санагдаж байна.
өөрийнх нь одоо брендийн хувьд, нэр хүндийн хувьд яагаад вэ гэх юм бол Израильчууд бас Иранчууд юугаар алдартай юм бэ гэх юм бол ийм хилцлийг хөндлөхгүй байх. Тэ? Зөрчдөг байхгүй. Израильчууд зөрдөг, Иранчууд зөрдөг. Иранчууд хэнийг ашигладаг юм бэ гэх юм бол Йемен байгаа Хутисуудыг ашиглана, Hezbollah гэх мэт шиг ашиглана. Израильчууд тэ бас яг адилхан. За. Тэгээд Орсын мэдээний вебсайт нэр энэ одоо гарсан байгаа. Хаанаас юм бэ гэх юм бол би одоо хэлжээ таад тэ. Israel says tasks of its operation against Iran agrees to ceasefire. Израиль юу хэлж байна гэх юм бол бидний хүссэн үр дүн гарч ирлээ. Тийм учраас бид нар бас ceasefire байлдаан зогсоохыг хүлээн зөвшөөрч байна. Америкт баярлаа гэж хэлсэн. Гэхдээ Израильчуудын яг хүссэн үр дүн гарч ирсэн үү? Үгүй юу? Ямар хүссэн үр дүн юу байсан бэ? Тэр уран байж лаага. Баяжуулсан уран байж лаага. Иран улс International Atomic Energy Agency-гийн гэрээг цуцлаад тэндээс гарцсан. Тэгээ Иранч бас өөрөө юу хэлж байна гэх юм бол бид нарт цүмийн зэвсгийн судалгаагаа үргэлжлүүлнэ гэж байна. Тийм учраас Израиль улсын хүссэн үр дүн гарч ирсэн үү? Эсвэл бүр хүсээгүй үр дүн бүр баттай болж эхэлж байгаа юм уу? Senior Iranian officials confirms to Reuters Tehran agreeing to Qatar-mediated US proposed ceasefire in Israel. Энэ ойлцооныг 8 цаг юм. Гэхдээ одоо хэвлэл мэдээллийнхэн пропаганда түгээдэг газрууд бас тийм. Where is Iran's uranium? Ираны уран яг хаана байгаа юм бэ? 400 кг 60 хэдэн хувийн агуулгатай баяжуулсан уран хаана байгаа юм бэ? Тэгээд Donald Trump энэ дараа за ажиллаа дуусгачлаа. Тэ? Би боллоо. Би амжилтанд хүрлээ. Одоо би юу гэж юм бэ гэх юм бол нефтний үн хаашиг буцаага буулгах хэрэгтэй. За тэгээд эрчим хүчний яамлууга юу хэлж байгаа юм бэ гэх юм бол ямар тушаал өгж байгаа юм бэ гэх юм бол drill baby drill. And I mean now. Одоо. Тэ? Бүгдээрээ нефтний үн хаашиг дараарай. Буулгаарай. Тэ? Би харж байгаа шүү. You're playing right into the hands of the enemy. Чи үл яг дайсангийн үсэж байгаа үйлчлэлийг хийж байгаа шүү. Одоо хэнийг ярьж байгаа юм бэ гэвэл Оросыг ярьж байгаа, Ираныг ярьж байгаа. Тэ? Бити тэгээрээ энэ хилүү сигнал явуулж байгаа юм бэ гэх юм бол OPEC, Saudi Arab, Qatar, Казахстан гэх мэтчлээ. За эдгээр үгэнд орох юм уугүй юм уу яг сайн мэдэхгүй байна. За тэгээд энэ бүх юмыг уншиж тийм бодож байх үедээ за окей одоо дэлхийн 3 дугаар дайм зогссон учраас тийм ээ алтаа зарсан дээр юм биш үү? Нефт олборлдог компаниудаас салсан дээр юм биш үү? Энэ дайн зууссан юм чинь одоо Израиль, Иран, Donald Trump-ийн үгэнд ороод тийм буцаага технологийн компаниуд л хөрөнгө оруулалт хийх юм биш үү? Үгүй. Яг гэх юм бол энэ урт хугацааны маргааны тийм үндслэл нь байгаа хэвээрээ. Иран ч цөмийн зэвсгийн араас нь явж байгаа. Израиль угаасаа Ираныг устгах хүсэлтэй хэвээрээ. Saudi Arab ч гэсэн Ираныг тийм устгах хүсэлтэй хэвээрээ байгаа. Иран одоо газ, нефт хятад руу нийлүүлсээр хэвээрээ байгаа. Ерөнхийдөө хятадын колони хэвээрээ байгаа. Тэгээд Америк хятадын маргалдах үндслэл байж л байгаа. Тэр юм бэ гэх юм бол хятадууд дэндүү их хүчтэй болж байгаа. Хятадууд дэндүү хэмтхэн газ, нефтийг Иранаас ч авч байгаа, Оросоос ч авч байгаа. Америкчууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол доллар хамгаалмаар байна. Өөрөөхөө дэлхийн номер 1 байр суурь хамгаалмаар байна. Тийм учраас Америкийн цаана ажиллаж байгаа далт систем тэ маргаантай хэвээрээ шүү. За. Тэгээ өнөө болж таарсан. Яагаад вэ гэх юм бол шууд энэ хилцэл хүчндээ болсныхын дараа ойролцоо 1 цагийн дараа юу гарч ирсэн бэ гэх юм бол Иран одоо энэ Израилийн мэдээлэл шүү заяа. Missiles launched at northern Israel after Netanyahu says Israel agreed to the Iran ceasefire. Ceasefire дэ манай Netanyahu тохирсон ч тэгээ зөвшөөрсөн ч Иранаас дахиад манайхлаг бууж ирж байна. За тэгээд 12 минутын өмнө Israel says the military respond to Iran's violations of the ceasefire with intense strikes against targets in Tehran. Израилийн цэргийн албахан юу гэж хэлж байна гэх юм бол Иранчууд өөрөө зөрчил гаргаж байгаа юм чинь хэлснээр өрөхгүй байгаа юм чинь
бид нэр илүү харгас илүү хүчтэй Ираныг бомбогдно. За тэгээ Israel Defense Forces IDF тэ siren sounding in northern Israel due to missile fire from Iran. Тэ Пучингийн аварын систем, аламын систем тэ ажиллаад эхэлсэн. Яг гэх юм бол Иранчууд биднийг бөмбөгдөж эхэлж байгаа. Тэ. За. Тэ. Өөр янз бүрийн хэвлэл мэдээлэлээр бас яг адилхан Иран, Пучин явуулж байна. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол өнөөдөр шөнө Израильч буцаага Пучин явуулах магадaltaй. Тэгээд ер нь бол энэ дайн дуусаагүй. Би яагаад ийм баттай хэлж чадж байгаа юм бэ гэх юм бол зүгээр одоо хэдүүл хамт нэг бичлэг үзчихье заяа. Бас нэг хуучин бичлэг биш. Дээр хин юм бэ гэх юм бол Израиль улсын Моссад тэ тагнуулын албан агент. Доор хин юм бэ гэх юм бол Ченк Уйгур Америк иргэншилтэй арчлан намыг дэмждэг хүн. Доор хин юм бэ гэх юм бол Piers Morgan Их Британд Англид нэг томоохон алдартай TV talk showтэй. За тэгээд хэдүүл бас сонсцгоё. But the entire Iranian regime is going to be history. За энэ хүний нүүр ингээд эмоцийг хараа. Тэгээ сая юу гэж хэлсэн бэ гэх юм бол юу факт юм бэ? Юу ерөөхдөө тодорхой юм бэ гэх юм бол Ираны өдөрдөгч энэ режим засгийн газар байхгүй болно. The Iranian nuclear program is going to be destroyed. Иран улсын цөмийн зэвсгийн тэр судалгаа цөмийн зэвсгийн араас явж байгаа тэр програм бид нар устгана. And anyone who gets in the way, it doesn't matter where they are, even if they are politicians in the West. За тэгээд энийг зогсоох гэж үзэх гэж байгаа хүмүүс, энийг эсэргүүцэж байгаа хүмүүс, тэ хэн ч хамаагүй. Барууны улс төрч байсан ч гэсэн they are going to fall. Тэд нар байхгүй бол одоо Америк, Европын улс төрчлөө ингэж ярьж штэ. Та нар энийг эсэргүүцэх юм бол, шавар хаах юм бол бид нар та хэдийг байхгүй болгоно. Because we cannot afford. Одоо энэ body language нь юуг нь иймэрхүү хүмүүс байхгүй юу? Одоо нөө тагнуулын албахан Ираныг үзээ ядж байгаа хүмүүс, яг ясам дээр Америкийг үзээ ядж байгаа, Европ хүмүүсийг үзээ ядж байгаа. Тэгээд нэмээд Кристийн шашинтай хүмүүсийг үзээ ядж байгаа. Тэгээд буддист Аз хүмүүсийг ч гэсэн үзээ яддаг байхгүй эднэр. Энэ шашин багхгүй юу? Ойлгож байна уу? Окей? Энэ нөгөө бид нар сонирхолтой юм бэ гэх юм бол нөгөө социалистын цаг үеэр Оросууд юу хийсэн бэ гэх юм бол манай энэ шашинлаг юмыг тодорхой хэмжээнд устгацсан байгаа байхгүй юу? Тэ? Тэгээ энийг бид нар ойлгохгүй. Яаж ойлгох ёстой юм бэ гэх юм бол энэ муслим хүмүүс байгаа шүү дээ. Алалала гээл ингээл Аллаху акбар гэ өөрийнхөө дэлбэлцдэг, амиа хорлдог. Тиймэрхүү философи багхгүй. Тэрийг ойлгох ёстой. Тэ? Тэгээ Дональд Трамп ерөөхдөө үл хөдлөх байрдаг мөнгөний араас за окей 8 сайхан бол данс дүүрэн юм бол тэгээ бүх юм дайжгүй шүү дээ. Окей чиний хідэн пуужин явуулчих. За манайхан бас нэг хідэн пуужин явуулчих. За тэгэл хэдүүлээ ингээ сайхан эвлэрчийа. Хүмүүс бүгдээрээ бид нар бүгдээрээ хүмүүс ч бид нар бүгдээрээ мөнгөний араас явж байгаа ингээ сайхан амьдрахын төлөө үгүй байхгүй юу? Энэ идеолог шашин. Letting any Islamic entity, and I said this previously, and I mean what I say, and you need to take this very seriously. Боронхт хараа нэгдүгээрт юм нөгөө их цантай, өөртөө дэндүү итгэлтэй. Тэгээд энийг би заавалчгүй хийнэ хинч намайг зогсоож чадахгүй те. Ямар нэгэн исламист байгууллага идеолог байна гэх юм бол бид нэр тэрийг устгана. Би өмнө зөндөө хэлж ийсэн. Та нар намайг сонс. Ингэж ярьж байгаа байхгүй. Hold on, did you hear what he just said? Piers, чи сая энэ хүний юу ярьсныг сонссноо? Одоо энэ нөгөө идеологийн зөрчилтөөн гарч байгаа байхгүй бүр вау энэ юу яриад байгаа юм бэ? Яаж ярьж байгаа юм бэ? Нөгөө тусгаар тогтнол тэ үндсэн хууль өөр улсын улс төрлөө орохгүй тэ манипуляц хийхгүй өөр дургуун хүнийг алахгүй гих мэтчин одоо нөгөө соёлын зөрчлөө бас байгаа байхгүй. He threatened politicians in the West that Чи сонсноо Piers саяны энэ хүн юу хийсэн бэ гэх юм бол барууны улс төрчдийг устгахнаа арчна гэж ярьж штэ. if they don't agree with Israel's war against Iran. Тэгээ Израиль Ирантай энэ дайныг яагаад юуны төлөө хийж байгаа ойлгохгүй бол бид нар энэ тэр улс төрчийг арчнаа байхгүй болгоно. Сонсож гинөө Piers тэрийг.
that they're going Тэгээ одоо Pierce-ийн нүрийг харж байл та ингээд. Одоо юм бэ те? to fall. And remember, he's an Israeli agent. Are you saying Israel will murder politicians in the West or get rid of them politically? Тэгээд чи ярьж байгаа юм бэ гэх юм бол Израиль тэр улс төрчийг бүр ална. Тэ? Эсвэл PR араас нь явуулсаар гад ингээд нэр хүндгүй болох гэдэг юм уу? Through bribery or whatever else? Эсвэл авилга тэ? What do you mean the politicians in the West will fall? Тэр бид нэр эсвэл тэр улс төрч уннаа байхгүй болно чи яг юу ярьж байгаа юм бэ? Тодорхойлоод өгөөч. If they don't agree that to back Israel's war against Iran. Энэ нөгөө юм шашиндаа улаарцсан fanat хүн баггүй. Yeah, we will not vote for them anymore. Тэднийг ингээд сонгохоо болчин гэж юм. Oh, no. Одоо жоохон арай дэндүү боронгцсноо одоо саяхан ухамсарцсан тий. Well, you don't vote for them now. You're not in our country. Чи тэдний төлөө тэднийг угаасаа сонгохгүй шүү. Чи манай Америкийн барууны иргэншилтэй биш болохоор чи тэднийг сонгохгүй шүү. What do you mean the politicians will fall? Чи яриад байгаа юм бэ? We live in democracy. Нүдэн буцаага crazy болж байна те. Бид нар бол арчлал штэ. And we have the right to bring them up and to bring them down. Биднэрт ямар эрх байгаа юм бэ? Тэднийг ингээд том болгох эсвэл буцаагаад унгаах. Улс төрчийг ярьж байна. Those who agree with Ayatollah, we don't want them in office. Ayatollah Khomeini-тэй ингээд санал нийлж байгаа хүмүүсийг бид нэр эрх бариулахгүй, эрх бариулмааргүй. And all the sympathizers with terrorists like yourself, we don't want them even to be in our country. Our country гэж шүү дээ. Манай улс дотор иймэрхүү Ayatollah Ираныг дэмждэг хүмүүс нь ерөөсөй байх ёсгүй. Гэхдээ энэ хүн юу ярьж байна гэх юм бол бас бараг л Америк улсыг манай улс our country гэж бодож байгаа хгүй. Who is we and how are you bringing down politicians in the West if they dare to defy Israel? Бид гэж юу гэсэн үг юм бэ? Тэгээ чи тэр улс төрчийг яаж унгаах, яаж зайлуулах гэж байгаа юм бэ? Хэлээд өгөөч. Tell me how you're bringing them down. I already answered you Are you that. going to murder them or are you going to bribe them? Чи тэднийг алах юм уу? Эсвэл авилга өгөх юм уу? Яах юм? Are you going to bribe someone else? Who are you going Эсвэл өөр хүнийг авилгаараа ингээ яах юм? to do? And then, okay, so let me Тэ. Тэгээ иймэрхүү хүмүүс ceasefire их тайван магадгүй 1 сар, магадгүй 2 сарын жоохон намдч магадгүй. Гэхдээ энэ буцаага гарч ирнэ. Энэ бол тодорхой.